Дараах график 2 хувьсагчийн эхний 5 утгыг харуулж байна. 2 хувьсагчийн талаар хариултанд өгөгдсөн илэрхийллүүдээс бүх зөв илэрхийллийг сонго. Тэгэхээр энд байгаа бүх цэгүүдийн хувьд жишээлбэл энэ цэгийн хувьд хэвтэй координат буюу А хувьсагчийн эхний утга нь 4 байна. Босоо координат нь Б хувьсагчийн эхний утга 1 байна. Бусад цэгүүдийн хувьд ч үүнийг харж болно. Ер нь бүгдээрээ хувьсагчдын утгыг олъё. Бидэнд А болон Б хувьсагч байна. А хувьсагчийн эхний утга 4. А хувьсагчийн утга нь 4 байхад Б-ийн утга 1 байгаа. А-гийн 2 дахь утга нь 7 байна. А-гийн утга 7 байхад Б-ийн утга бас 7 байна. А-гийн 3 дахь утга 10 байхад Б-гийн утга нь 13. А-гийн 4 дахь утга нь 13 байхад Б-гийн утга 19 байна. А-гийн 5 дахь утга нь 16 байхад Б-гийн утга нь 25 байна. Энэ хариунуудаа харахаас өмнө бүгдээрээ энэ хувьсагчдынхаа талаар эхлээд бодъё. А хувьсагч 4-өөс эхлээд дараа нь 3-3-аар нэмэгдээд ах шиг байна. Эндээс энэ хүрэхийн тулд 3-ыг нэмэхэд болно. Харин Б хувьсагч ямар байна вэ? Б хувьсагч 1-ээс эхлээд 6-6-аар нэмэгдэж байна. Тиймээс А хувьсагч 3-аар нэмэгдэхэд А хувьсагчийг хэвтэй тэнхлэг тэмдэглэсэн байгаа учраас хэвтэй чигт нь 3-3-аар шилжинэ. Бас дээш босоо тэнхлэгт 6-аар шилжинэ. Тэрийг бид энд тэмдэглэсэн байна. А хувьсагч 1 утгаас нөгөө жилчигтээ 3-аар нэмэгдэнэ. А 3-аар нэмэгдэхэд Б 1 утгаас нөгөөд 6-аар нэмэгдэнэ. Б хувьсагч 1 утгаас нөгөө жилчигтээ 6-аар нэмэгдэнэ. Цаашид яг ингэж шилжиж байгааг бид эндээс харж болно. Одоо хариунд ямар сонголтууд өгөгдсөнийг хараад аль нь үнэтэй таарах нь гэдгийг бодъё. А хувьсагчийн бүх утгыг 2-оор үржүүлж 7-г асуул Б-гийн харгалзах утга гарна. Энэ үнэн байх нь харцгаая. Тэгэхээр хэрв энэ үнэн байх юм бол үүнийг 2-оор үржүүлээд 7-г асуул энэ гарах ёстой. Бодоод үзье. 1 тэнцүү 2-ыг үржих нь 8 хасах нь 7. Уучлаарай. 2-ыг үржих нь 4 хасах нь 7. 2-ыг үржих нь энэ тоо буюу 2-ыг үржих нь 4 хасах нь 7. 8-аас 7-г хасаад 1 гарна. Энэ 2-ыг үржих нь 7 хасах нь 7-той тэнцүү байх нь. Тийм ээ, 7-той тэнцүү байна. 13 тэнцүү 2-ыг үржих нь 10 хасах нь 7 мөн үү? Бас мөн байна. 20-оос 7 хасаад 13. 19 нь 2-ыг үржих нь 13 хасах нь 7-той тэнцүү юу? 26-аас 7 хасаад 19. 25 нь 2-ыг үржих нь 16 хасах нь 7-той тэнцүү байх уу? 32-оос 7 хасаад 25 гарна. Тэгэхээр энэ ихний илэрхийлэл үнэн байна. Б-гийн харгалзах утга А-гийн утгыг 2-оор үржүүлээд 7-г хассантай тэнцүү байна. Одоо 2 дахь илэрхийллийг харъя. Б-гийн утга харгалзах А-гийн утгаас үргэлж их буюу тэнцүү байна. Үгүй ээ, тийм биш байна. Зарим тохиолдолд үнэн. 3, 4, 5 утгын хувьд үнэн байна. Угтаа бол 2, 3, 4, 5 дахь утгын хувьд Б-гийн утга А-гаас их буюу тэнцүү байна. Гэхдээ эхний утгын хувьд үнэн биш байна. А хувьсагчийн утга их байгаа учраас буруу байна. Цэг бүрээс дараагийн цэг рүү очихын тулд баруун тийшээ 3 нэгж, дээш 6 нэгж шилжинэ. Яг энийг бид саяхан үзсэн шүү дээ. Нэг утгаас нөгөө утгад шилжихэд А-гийн утга буюу хэвтэй тэнхлэгт 3-аар нэмэгдүүлсэн. Тиймээс баруун тийш 3-аар, дээшээ 6-аар шилжинэ. Тэгэхээр энэ зөв байна. Хоёр хувьсагчийн 2 дахь утга хоёулаа 7 байна. 2 дахь утгууд 7 байна. Энд 7 байна, бас энд 7 байна. Тиймээс энэ илэрхийлэл бас зөв байна. Тэгэхээр зөвхөн 2 дахь илэрхийлэл буруу байна. Энэ буруу.